За үлдэж оролцох шээ. Хичээл хууднаар өрөөнийх нь үүд нэрсэн байна. За сайн байна уу? За. За энэ танаа өрөө тий? Аха. За гэрэл нэвтрүүлгийнх ямар ч гэсэн танаа ажлын байран дээр ирээд. За хаана юу хийдэг хүү юм бэ гэдгийг. Аха. За тэгвэл хоёлаа ямар ч гэсэн тэгвэл суугаад нэг хэсэг ярилцъя тийм ээ. За энэ өдрийн минь төргий. Баярлалаа. Тэгээд та нэвтрүүлгийн хамт олон манай ажил дээр ингээд хөрөлцөж ингээд зочилж байгаад маш их таатай байна. Тэгээд манай сургуулиар тавтай юм. Би тэр сургуульд багшлаад ер нь хэр удаж байгаа юм? Би чинь 2013 оны 1 сараас эхлээд тий 4 жилдээ ажиллаж байгаа. Тэгээд сургуулаа төгсөж ирээл гэртээ 2 хоног амраал тэгээд шууд ажилдаа орж эхэлсэн тий. Ерөнхийдөө яг зөв шударга байдал гэсэн сэдвээр ярилцж байгаа шүү дээ. Зөв шударга байдал гэсэн чинь ер нь манай зочны маань тий таны багнаас ер нь хаана өнгөрвөө? Энийг бид нар бас сонирхохгүй өнгөрч чадсангүй. Багнаас чи нөгөө ховдод би төрж өссөн л дээ. Ховд аймгийн 2 дугаар 10 жилийг төгсөж исэн. Тэгээд ер нь миний бага насны амьдрал одоо Ховд аймагт төрсөн учраас ер нь 10 дугаар ангид төгсөх хүртлээр Ховд аймагт ажиллаж амьдарч байсан. Тэгээд манайх ч их олуулаа л да. Би тэгэхэд ингээд 8 хүлэн аав ээжтэйгээд тэгээд би тэгэхэд сургуульд Улаанбаатарт ингээд суралцаад тэгээд эндээ суурьсан болохоор тэр манай аав ээж гэсэн Улаанбаатарт суурьшаад одоо ингээд бүгдээрээ хотод суурьшсан. Тийм болсон. Ерөнхийдөө яг би яагаад бас энэ талаар асууж байгаа гэхээр бид хоёрын ярьж байгаа сэдв бол зөв шударга байдал гэдэг чинь ерөнхийдөө өөрийн тань бага наснаас авсан тэр яг зөв шударга байдлын талаарх мэдээлэл ч юм уу яг тэр үзэл бодол ер нь юунаас ихтэй вэ? Энэ талаар ер нь ямар ойлголттой өсөж байв? Ер нь манай аав ээж тэгээ өвөө эмээ ер нь тэр амьдрал тэдний ажил үсийг харах юм бол ерөөхдөө тийм зөв шударга ер нь тийм өндөр тийм яс суртахуунтай хүмүүс байсан гэж одоо ингэ би боддог байхгүй. Тэгээд багада манай аав ээж одоо ер нь тэр аливаа зүйлд хандах хандлага ч гэдэг юм одоо зан чанарын аливаа зүйлд хандах хандлагын талаар бол нэлээд маш сайн заадаг байсан л та. Ингээ юмд итгэмжтэй байх, чин зүрх сэтгэлээсээ хийх одоо бусдыг дандаа бодох. Таны амьдралын эргэн тойронд ер нь энэ шударга байдлын төлөө тэмцэгчид ч юм уу эсвэл эрхэмлэгчид хэр олон байх ч юм эсвэл бүр эсрэгээрээ тэгээ ерөөсөө шударга биш хүмүүс энэ хорвоод ирчих их болцсон юм шиг санагддаггүй. Сүүлийн үед нийгэм маань мэдээж одоо нийгэм дандаа бараан байна гэж бол хэлэхгүй л дээ. Нийгэм эргэн бол хүмүүс айгуу тэгж өсөж байна. Тийм хандлага сэтгэлгээ бол маш их өөр болж байна л да. Тэгтээ тэр ингээ сайнны хажуугаар саар гिचээд бас тэгж чадахгүй байгаа ч юм уу нийгэм тэр шударга зөвхт байдлыг яг одоо эрхэмлээд одоо түүнийг одоо ажил дээрээ ч гэсэн амьдрал дээрээ ч гэсэн одоо юу гэдэг одоо аливаа удирдлага ч гэсэн тэрийг ингээ хэрэгжүүлэх нь арай жоохон нөгөө хомс их тийм хомс гэдэг юм да баг болцсон юм уу та. Тэгээд ер нь нийтийн жишгийг дагна ч гэдэг юм уу. За нийтээрээ тэгж яхад миний одоо заавалжгүй энэ зөв шударга байдал одоо зөв шударга ясыг дагах нэг тэг хинт хэрэгтэй гэсэн тийм ойлголт. Гэхдээ тийм биш л дээ. Ер нь бид нар нийгмийн нэг тийм одоо үзэл гажуудал үзэл бодол те энэ байдлыг одоо бид нэр ер нь хүн болгон одоо энэ байдал дээр илүү анхаарч иж энэ маань засагдах ёстой гэж би боддог л да. Магадгүй бас энэ хүмүүсийн үзэл бодол яагаад бас ийм өөр тийшээ яваад байгаа гэхэлэр энэ зөв шударга байх ёстой гэсэн дуу хоолой их бага болоод байгаа юм уу? Эсвэл яг одоо жишээлбэл бага наснаас нь ч юм уу эргэн тойронд байгаа гэр бүл найз зөвхөд нөлөөлж байгаа яг энэ хүрээлэл нь ч гэсэн яг энэ тал дээр баттай зогсохгүй байгаа учраас эсвэл сэтгэлээр унаад байна уу? Тэр бас нөлөөлж байгаа. Тийм тэр
яг тэр нэг хүрээлэн ч гэдэг юм уу да. Одоо жишээлбэл одоо би нэг гэр бүлийн талаар нэг нэвтрүүлэг үзчихсэн юм а. Тэгэхээр нөгөө хүүхэд ер нь ямар ч хүн зөр хүний хараад хийж байгаа байдлыг харж дагдаг гэдэг жийсэн шүү дээ. Дагдаг. Тэгэхээр бид нэр одоо хооч үедээ ч юм уу одоо залуу үеийн хүүхдүүдтэй ер нь одоо тэр дээр нь байгаа одоо хагч нь болж байгаа ч юм уу тийм ээ. Тийм хүмүүс нь ерөнхийдөө тэр хүмүүст энэ байдлыг харуулах ёстой гэж боддог. Тэрийг амьдралынхаа одоо эрхэмлэх зарчмыг нэг болгох ёстой гэж боддог. Тэгжээж арай энэ маань л өөрчлөгдөх юм болов уу? Тийм шүү. Одоо жишээлбэл нэг хүүхэд хичээл дээрээ магадгүй багшийн хувьд ч юм уу те багшаасаа зөв шударга байдлын талаар сонсох. Тэгээ гэр бүлдээ очиод за гэр бүлийн 5 гишүүнээс ядаж нэг нь тэр талаар яриад байл л дээ. Тий. Тийм болохоор бас нөлөөлөл хүрээлэл нь бас нэмэгдэх бас тийм боломжтой тийм ээ. Ярьдаг түүнийг нь одоо хэрэгжүүлэхэд нь айгүй тийм тусалдаг. Тэр айгүй чухал гэж миний хувьд боддог. Магадгүй бас яагаад бас яг энэ хүрээлэл багасаад энэ яриа багасаад хүмүүсийн итгэл үнэмшлэг ингээ багасаад байгаа юм гэхэлээ их сэтгэлээр унж байгаа хэл та. Ярьдаг хүмүүс их цөөхөн болоод нүдэн дээр нь шудраг байдал биш шудраг бус байдал хөгжин цэцгэлээд тахлаар магадгүй энэ үнцний алдчих. Тийм үнцний алдчих. Өөрсдөө ер нь хүмүүс чинь одоо тийм нөгөө одоо юу гэж хэлэх юм бэ? Ингээ нийгмийн байдал маань одоо ингээд нөлөөлж ин хүмүүстэй ингээд давхар болгоно одоо тийм тэр нь зөвхөн өнөөдөр энэ зөвхт байдлын шудраг ёс тий зөв шудраг байдлын энэ бүх зүйлүүд маань зөвхөн одоо удирдлагын хүрээнд ч нийгмийн зөвхөн одоо засаг захиргааны тийм хүмүүстэй зөвхөн тулгарч байгаа юм биш л дээ. Хувь хүний яг тэр хувь зан чанар тэр ёс суртахуун тэр маань айгүй тийм чухал байр суурийг эзэлж хүн болгон одоо тэн дээр өөрийнхөө амьдралын айгүй тийм өндөр үнэлэмжийг тогтоож иж нийгэм өөрөө их өөрчлөгдөж гоё бол тэгжээж тэр маань одоо нийгэмд илүү хүртээмжтэй болно. Тэг хүмүүс ер нь тэг хүнийг болгоны энэ зүйл дээр ер нь боловсролын байгууллага ч гэдэг юм уу ер нь одоо яг байгаагаа ч юм уу бүх давхарга нийгмийн бүх давхарга энэ дээр илүү анхаарах юм бол манай орн ч гэсэн одоо их өөрчлөгднө нийгэм их өөрчлөгднө гэж боломжтой. Тэгээ энэ гажуудлаас гарах боломжтой л гэж боддог. Тэгээд бас нэг зүйл анзаардаг энэ л өөрийн тань ярианаас бас ингэж ярьж хэлэхээсээ илүү нэг хэрэгжүүлэлтэд уриалан дуудах. Одоо жишээлбэл мэдээж бид нар телевизээр орой болгон ч юм уу ингээл янз бүрийн хурал цуглаан дээр за ингээл мэдээлэл сонсоход ерөөсөө энэ талаар та шудраг байх хэвээр шудраг байдал ингээд зөв зүйлийн төлөө ингэж тэмцмээр байна. Ийм хууль дүрм гаргамаар байна. Ингээ өөрчлөмөр байна гэж маш их ярьж байна. Гэтэл нөгөө нэг яг амьдрал дээр ингээ буугаад харах юм бол хэрэгжилт нь ерөөсөө харагдахгүй байхгүй болохоор тэгвэл ярихаасаа илүү хэрэгжилтэд уриална гэвэл таны бодлоор яг юуг хийх ёстой гэж хардаг бай зүгээр иргэн хүний хувьд шүү дээ. Тэр тухайн хүн альва хүний тэр асуудалд хандж байгаа яг чин зүрх сэтгэлийн хандлага айгүй чухал байгаа л да. Тэгэхээр энэ зөв шудраг байдал, зөв шудраг ёс гэдэг чинь зөвхөн хувь хүний эрх ашигын төлөө биш байхгүй. Бусдын эрх ашигын төлөө. Тэгэхээр миний энэ хийж байгаа үйлдэл ч юм уу одоо миний ярьж байгаа үг яриач гэдэг юм миний хийж байгаа ажил энэ бүх зүйл маань зөвхөн одоо нэг миний төлөө нэг хэсэг бүлэг хүний төлөөх зүйл бол энэ бол айгүй буруу байхгүй. Тэгэхээр энэ маань нийтийн эрх ашигнд яг ихээр нийцж байгаа юм. Тэгээ тэрийг харах айгүй чухал. Тэгэхээр хүн өөрийнхөө байр сууриас бодохдоо бусдыг ч гэсэн яг өөрийнхөө байр сууриас бодох нь айгүй чухал байгаа л да. Бусад тэгжээж одоо аливаа зүйл дээр тийм зөв шийдвэр гарах бах тэр нь илүү улам одоо хэрэгжилт болох байх л да. Хэрэгжүүлэлт болно гэж боддог. Сайн байцгаана үзэгчдээ гэрэл нэвтрүүлэг энэ удаагийнхаа дугаараар зөв шудраг байдлын тухай яг Библи юу ярьдаг тухай тий зочин тухай ярилцж байгаа. Тэгээд үргэлжлүүлэхээр одоо өнгөрсөн дугаараас үргэлжлүүлээ ярихад за ер нь бол зөв шудраг байдал гэдэг бол ингээд бидний бүтээсэн эзний тий үндсэн мөн чанар юм байна. Тэгээ энийг улс төр ч юм уу эсвэл төр засаг тий хууль
зүүн байгууллагууд ерөнхийдөө сахин ингээд хэрэгжүүлж явах хэвээр маш том субъектүүд байдаг гэж ярьлаа. Хувь хүний хувьд бас энэ тэр яг зөв шударга гэсэн дүрм журам ч юм уу те энэ хэв хэмжээг хүчээр дагаа явж явах хэвээр юм уу? Энэ хувь хүний бас өөрийнх нь харж хандж явах. Ер нь аль өнцгөөс нь хүн харах хэвээр юм бэ. Одоо л хууль зөрчөөгүүд бол зөвд тооцоол, хууль зөрчих юм бол буруу тооцоол ингээл явчихад шүү дээ. Тэгэхээр нэг замбраа тий. Зүгээр талаар үргэлжлүүлээ ярил ямар вэ? Тий, тэгээ сая одоо 3 дахь том категорины дөрөв надаа зөв шудраг байдал одоо шудрагаас энэ маань их зан чанарын хувьд ерөнхийдөө бид нар сая нэлээ ярьлаа л да. Тэгээ зан чанарын хувьд гэтэл хамгийн сүүлчийн одоо 3 дахь том категори болохоор юу гэхээр тэр зан чанараас тэр энэ маань одоо ёс зүйтэй хувь хүний одоо ёс зүйтэй айгу холбоотой зүйл болж байгаа. Тийм зүйл болж байгаа. Тэгээд энийг Библиэлд одоо шудраг байдал гэдэг нь одоо хувь хүний үндсэн ёс зүй гэж. Ёс зүй. Тэгээд түрүүн би одоо ярьжсэн л да. Бурхан Авраамыг дуудахтаа хэлжсэн тийм ингээд би Авраамын үр садаар дамжуулаад зөв шударгыг үйлдүүлэхээр дагаж мөрдүүлэхээр би одоо Авраамыг сонгосон юм аа гэдэг энэ зүйлийг бурхан хэлдэг л дээ. Тэгээ энэ хэсэг маань Библийн аль хэсэг дээр гардаг вэ гэхээр Эхлэл номны 18 дугаар бүлэг дээр одоо нөгөө бурхан нөгөө Авраамтай уулзсныхаа дараа одоо Содом Гоморотыг одоо нөгөө шүүх тухай одоо хүхэр галаар одоо тэднийг хөмрөх тухай шийтгэх тухайга Авраамд бурхан мэдүүлдэг. Тэгээд тэгэнгүүт Авраам нөгөө яадаг гэхээр ингээд Авраамын нөгөө бурханаас гуйж байгаа зүйл нэг дээр бурхан та ингээд тэр хот 50 шудраг хүн байх юм бол та устгана гэж юу? Устгана гэж юу гэсэн чинь бурхан шудраг 50 хүн байх юм бол би устгахгүй. Тэгээ ингээд яасан чинь 50 хүн байдгүй Авраамын залбирал чинь 45 байвал яах юм гэл. Тэгвэл 40 байвал яах юм? 30 байвал 35 байвал яах юм? Гэл гуугаад байдаг. Гуугаад байдаг. Тэгээ сүүлдээ та 10 хүн байсан ч гэсэн энэ хотыг устгахгүй үсттэй гэсэн чи бурхан гэж би зөв шудраг 10 хүн байх юм бол би хотыг устгахгүй гэж хэлдэг. Гэтэл эцэстээ нөгөө хот маань сүрдэг шүү дээ. Хот маань одоо хүрт халаар устгав. Тэгэхээр зөв шудраг хүн байгаа. Тэгэхээр энэ юу гэсэн хэрэг төрөнд нийгэмд одоо зөв шудраг хүн байхгүй байсан гэсэн. Зөв шудрагыг гүйцэлдүүлдэг, үйлдэг тийм ёс зүй айгүй тийм бүр хол бүр одоо доод шатанда хүрсэн байсан гэсэн үг л дээ. Тэгэхээр Содом Гоморо хотыг тэгвэл одоо тэр ёс зүйгүй байдлуудыг Библиэлд ингээд олон газар жишээлбэл ингээд дурдсан байдал л да. Тэгээ жишээлбэл одоо нөгөө Амос номон дээр юу гэжлээ гэхээр одоо хүмүүсийг одоо мөнгөөр худалдаж авдаг, одоо ядуусыг даралдаг тийм ээ. Тэгээд одоо ядууд орой хүмүүсийн одоо эрх ашгийг боогдуулдаг, тэдэнд ихэмсэг бардам зан гаргадаг ийм байдлуудыг одоо юу гэхээр Содом Гоморогийн гин нэгүүлтэй адилхан болчихжээ гэж хэлсэн үү. Тэгээд үүний талаар ч гэсэн жишээлбэл Исая ном дээр ч гэсэн одоо тэгэхээр тэд нар шудраг ёс алгаа, тэр шудраг ёс нь одоо тэд нэр одоо ядарсан хүмүүсийг эргэж харах, одоо өмчин хүмүүсийг эргэж харах, бэлэвсэн хүмүүсийг одоо харах, илүүгээрдэг тий өмгөөлж хамгаалдаг, зөвхөн одоо мөнгөтэй хүнд үйлчлдэг, одоо өнгөтэй хүнд одоо тал засчих гэдэг юм. Тэгээ иймэрхүү зүйлүүд байна. Эн чинь Содом Гоморынхтай адилхан гин нүгэл юм аа. Одоо шудраг байдал энэ газар чинь байхгүй байна. Тэгээд Эзекиэл номон дээр ч гэсэн бас яг үүний тухай одоо эхлэхдээ та нарын удирдагч нар чинь те ингээд элбэг хоол унтаа одоо баян тансаг одоо сайхан өөрсдөө амьдарч байгаа мөртлөө одоо ядуусрыг эргэж хардггүй. Одоо ядуу нь булан дориотол бүр хамаг байдаг юм а бараа дуусч яхад одоо баян нулмал одоо таргалж хөлжөөд байдаг ийм байдлууд чинь одоо Содом Гоморогийн гин нүглүүдтэй адилхан байна гэж ингэж одоо нөгөө хэлдэг. Тэгэхээр тухайн Содом Гомороо устгажсэн хотын дайны тийм одоо ёс зүй гэж ерөөсөө байхгүй байна гэдгийг одоо нөгөө энэ Библийн хэсгүүдээс харах юм бол Содом Гоморо хот маань яг ямар төвшиннээс яагаад бурхан тэр хотыг устгах болсон. Тэгээд яагаад тэнд зөв шудраг нэг ч хүн байхгүйсэн. Тэгэхээр ийм зүйл тэр газарт байхгүй байсан гэдгийг Библийн олон бичээсүүдийг харах юм бол ингээд
тухайн хотыг мэдэх боломжтой л доо. Тэгэхээр нөгөө тэгэхээр хүний ерөөсөө үндсэн одоо байх ёстой зүйл маань болохоор яг энэ зөв шударга одоо байдалтай альва зүйл одоо одоо ийм зөв шударга одоо үйлдэхийг тийм ээ одоо өнгө мөнгөнд харж таалцсах биш тийм ээ мөнгөтэй хүмүүст нь үйлчлэх биш. Үнэхээр нийгэмд сул дорой мөхс дорой тэг хин ч гэсэн тэр хүмүүстэй адил тэгш авч үзэж тэднийг үнэхээр дордуулахгүй байх. Тэг ийм зүйлс маань одоо хүний ёс зүйтэй маш их холбоотой юм аа. Бүх төвшөнд байх ёстой гэдгийг харуулж байна. Бид нар болохоор өмнөх дугаар дээр бас дурддагчээсэн шүү дээ. Бидний эрх мэдэлтнүүд бид нар бас улс орныг зөв шударгаар авч явах ёстой гэлдэгжсэн. Гэтэл яг үнэндээ тэгвэл энгийн ард түмэнд тий энгийн нэг иргэн хүнд тэгвэл энэ бас ёс зүй гэдэг нь бас байх ёстой зүйлээ. Тэр ёс зүй байхгүй бол ер нь бол нийгэм тэр чигээрээ уналтанд орох нь шүү дээ. Тийм. Тэгээд өөр одоо жишээ одоо энэ ёс зүйн хүрээнд одоо түрүүн одоо хүн зайлшгүй байх ёстой зүйлээ гэж хүн нэг бүрт иргэн бүрт байх ёстой зүйлээ гэж хэлсэн. Тэгэхээр тэр хүн ямар байхаасаа хамаарах биш. Зөвхөн хувь хүнийхээ хувьд одоо энэ ёс зүй айгу шудраг зөв байх ёстой. Зөв байх ёстой. Хоёрдугаарт нь тэгэхээр энэ зөв шудраг одоо альва зүйлд одоо зөв шудраг хандлагаар хандах гэж байгаа байхгүй. Альва зүйл зөв шудраг хандлага орж ирж байна. Тэгэхээр энэ зөв шудраг хандлагын талаар Библиэлд нэг жишээ өгдөг л да. Одоо бид нар нөгөө Авраам, Исаак, Яаков. Тэгээ Яаков өөрөө хончин байсан даа. Тэгээ хончин Яаков чинь өөрийнхөө хоньны сүргийг одоо нөгөө нах захын доо очиод 20 жил одоо тэдний ажилдаг шүү дээ. Тэгээ хоньыг хариулдаг шүү дээ. Тэгээ хариулаад тэр хугацаанд нөгөө Яаков сүлээ гэж хэлдэг. Тэгээ ингээд та миний хөлсийг ингээд 10 удаа өөрчилсөн гэж байгаа байхгүй. 10 удаа. Өгнө гэсэн юм өгөхгүй. Тэгээ өөрчлөлт нэг хэлсэнтэйг байхгүй. Тэгэл заа чи дахиад 7 жил дахиад нэг хэдэн жил ажиллаж ч гэдэг юм уу те. Айгуу тэг сунгаад байдаг те Яаковын амьдралаас ингээ харах юм. Тэгж яхад Яаков одоо хүн бол ерөнхийдөө яг энэ одоо хөлсөө өөрчлөөд байгаа юм чинь за хөлсөнтэй тохируулж ажиллая ч гэдэг юм уу. Тиймэрхүү хандлага ерөнхийдөө гарна шүү дээ те. Гэтэл Яаков тэр сүүлд өөрийнхөө нутаг руугаа буцахтаа одоо өөрийнхөө нагцаах буюу одоо хадам аавтайгаа уулздаг ч гэдэг. Уулзж явахдаа би танд миний зөв шударга альва зүйлд ажилдаа ч гэсэн те зөв шударга байсныг бурхан гэрчилнэ. Зөв шударга байсныг. Тэгээ зөв шударга байсан гэж хэлэхдээ яг юу гэж хэлдээсэн гэхээр би ингээ 20 жил хонь хариулахдаа би одоо хоньноос чинь ямаанаас чинь нэгч дутаагаагүй өөртөл алдаагүй гэж хэл. Тэгээ би нөгөө бэллийн диплома одоо хончны талаар ингээд бичижсэн л да. Тэгээд тэнд ингээд одоо хончны амьдралыг ингээд судалж байсан. Авраам одоо хончин хүний хувьд Авраам ямар хончин хүн байсан. Одоо Яаков ямар хончин байсан ингээд судалж явах явцдаа Яаковыг ингээд харж байсан л да. Тэгээд тэр хончныг ингээд судалж явах явцдаа одоо Монгол улсын одоо хончин тийм хөдөлмөрийн баатар хүмүүсийн тухай ном ингээд уншиж байсан. Тэгээд тэр үед тэр ном дээр болохоор үгээр одоо нэг төл алдахгүй авах. Тэр бол ерөөсө төлийн гарцгүй гэж ярьдаг. Төлийн гарцгүй. Тэгээд тэгж авсан хүн нэгснэ бараг тийм хөдөлмөрийн баатар. Төлөөд ерөөсө алдахгүй. Жишээлбэл 400 хонь авлаа гэхэд 450 одоо хураг одоо нөгөө төлөвлөж авах ч гэдэг юм те. Тэгэхээр нэг ч алдна. Тэгэхээр Яаков болохоор 20 жил одоо тэр айлд ажиллахдаа тэр одоо төлөө алдаагүй. Гэтэл болохоор дандаа нэг бол одоо тэр чинь эзэн тийм одоо сайн байсан бол магадгүй 20 одоо төлөө алдахгүй байх болох л байхаа л да. Гэтэл чинь эзэн нь айгу тийм хуримтхаа те гэл хөлсөө хүртэл 10 удаа өөрчилж явах явцад түүний зүрх сэтгэл ерөөсөө өөрчлөгдөхгүй өөр доногдсон ажилдаа тэр зөв хандлагатай ажиллаж исэн тийм байдал байгаад байгаа харагдав. Ерөөсөө хувраагүй тий. Ямар ч нөхцөл байдал тулгарч исэн. Ерөөсөө л тэр зөв шударга гэдэг тэр ёс зүйн алдагдахгүйгээр
маш сайн байжээ. Тэгээ хандлага нэг талаас зүгээр хандлагатай тий. Яг ажилдаа бол шударгаар хандаал явсан байх нь тий. Гэтэ магадгүй Якобын оронд өөр хүнийг за тавиад үзье. Магадгүй би өөрөө ч юм уу. Хэцүү шүү дээ бас. Тийм үстэй. Хэцүү үстэй. Чи чамд яах ямар байсан? Надад л байх байсан. Шударгаар байна. Яа, үгүй ингэ шудраг байгаад ах чи өөдөөс ингэ тахлаар уурч өрөхгүй. Тэгэл хөлсөө өөрчлөх юм бол үлдсэн хөлсийг нь хонноос авч идэл тэгээд шудраг адилтай адилхан хөдөлтэй байгаа гэл. Надад яаж хандсныхын дагуу эргүүлэл өөрт нь хандвал тэгээд тэр чинь шудраг үстэй. Яг тийм байдал бол биш болчиход байгаа. Тийм. Тэгэхээр ёсцон хүрээнд болохоор тийм биш. Ерөөсөө тийм зөв тийм хандлага ерөөсөө ямар ч нөхцөл байдалд тэр хүн одоо мэс чанарынхаа дагуу одоо альва хийж байгаа ажилдаа ч юм уу тэр зүйлдээ тийм ёс зүйтэй хандхад ингэж байгаа юм чи инглээ тэгж байгаа юм чи ёс зүй биш хэлсэндээ биш аахгүй юу тэр хандлага чинь биш болоо өрч байгаа байхгүй тийм хариуцлага ч гэдэг юм уу хүмүүс нөгөө зөв шудраг байдлыг чинь болохоор ингэж магадгүй те за надад яаж хандна би эргүүлээд би шудраг хандах юм бол тэр чинь шудраг байна адилхан хандах биш надад муухай хандлаарч би эргүүлээд муухай хандах чинь шудраг байдал биш болчихж байгаа шүү дээ мөн шүү дээ биш мөн тэгж шудраг хандна үстэй. Өөр яаж шудраг хандах юм? Надад муухай хандаад эсвэл надыг хулхлаад байгаа ч юм уу те надад ингээ хөлсөө 10 удаа өөрчлөөд авах юм бол тэгэл эргүүлэл би хөлсөө 10 удаа өөрчлөөл тэгжээж л тэр чин шудраг тэнцэн үстэй. Өөр биш болчихж байгаа байхгүй. Өөрөөр тэр чин шудраг библийн зарчим биш болчихж байгаа. Харин бүр шудраг биш байдлыг тэгж хөхүүлж болохгүй шүү дээ. Наад чи нөгөө нүдийг нүдээр шүдийг шүдээртэй адилхан болчихж байгаа. Тэр чин шудраг байхгүй. Надад бол тэгж бодож байна. Миний бодлоор бас үзэгчд ч гэсэн бас тэрнтэй санаа нийлэх болов гэж бодож байна. Тэгэхээр Библийн дагуу магадгүй шудраг гэж ярьлаа гэж чинь хүнд дээрлүүлээд ч юм уу эсвэл ингээл нэг талаас нь чинь надад шудраг бус хандж байгааг өнгөрөөгөөд байна гэдэг чинь өөрөө нийгэмдээ шудраг бус байдлыг байлгаад байна. Хуулийн дэмжээд байна. Үг л тээ. Тийм учраас адилхан үзэж тарж байгаа л чи намайг ингүүл би эргүүлээд ингэ шүү гэдэг хандлага. Нөгөө нэг над руу юу лээ зөв шидвэл эргүүлээд тэвэн шиднэ гэдэг шиг болох гэдэг. Тэвэнгээ болоо эргүүлээ зүйл шидий яшиг. Тэр чин тэгэл над руу зөв шидвэл эргүүлээ би зөв шидий шүү гэл ингээл хэлцүүл байх хэрэгтэй. Би наад саналтай чи ястаа нэгтгэхгүй. Тэгэхээр зочин маань энэ талаар юу гэж бодож байна? Тэр нэг ясандаа одоо би тэгж энэ намайг ингэсэн чи ингэнэ гэдэг чинь нэг ясандаа тухайн нийгэм хүний ос зүй эдгээр чинь нэг ясандаа ингээ гажилтанд орцсон байгаа. Гажиг болцсон. Яаж хандсан юм чи яаж хандах. Тэгэхээр хүн болгон одоо цэвэр мэс чанарынхаа дагуу те зөв шудраг байдал байх юм бол тийм байдал нэг ясандаа гарахгүй л гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр энийг одоо нөгөө энэ тэр утгаараа нэг хүн болгоны одоо ёс зүйтэй холбоотой гэдэг байгаа. Жишээлбэл нөгөө нэг түрүүн өөрөө та бас хэлжсэн шүү дээ. Хүн надад яаж хандна тэгж хандна тэгжсэн. Тэгээ энэ дээр нэг саяхан тэр ёс шудраг зүйлтэй холбоотой нэг жишээ санаанд орлоо л да. Саул хаан нөгөө Давид хааныг одоо хөөдөг тийм одоо хөөгөө явдаг тийм. Тэгээ Давид хаан Саулыг ингээ 2 удаа Давид хааны амийг нэхэхээр араас нь хөөдөг штэ. Тэгээд 2 удаа одоо хин Давидэд одоо нөгөө Саул хааныг одоо ингээд барих тийм боломж нь байсан шүү. Тий, алхаж өөрийг нь амийг хөөж байгаа хүн ингээд амийг нь авах тийм боломж болж байсан байгаа. Тэгэхэд Давид болохоор тэгэхгүй байхгүй. Ингээд би одоо тий Бурхны сонгосон тий хаанд одоо Бурхны туслагдсан хүнд гар хүрхгүй гэдэг одоо гар хүрхгүй явчаад дараа нь Саул хаанд хэлдэг те би танд ингээд би та надад харин ингээд мууг үлдэхэд би танд сайныг үлдсэ гэдгсэн чинь Саул хаан энэ дээр юу хийсэн гэхээр чи үнэхээр зөвт юм аа гэж ингэж магтан шайсан байгаа. Тэгэхээр тэр байдлыг нэгэсэндээ хүний одоо юу гэх юм те одоо нөгөө хувиршгүй нөгөө ёс зүй тэгээ хадгалсан хэвээр үндсэн мөн чанар ямар ч гадны нөлөө ирсэн бай өөрчлөгдөхгүй. Тэр чинь жинхэнэ ёс зүй болчиход байгаа байхгүй. За би өөрхөө яриад. Би бол яг хүн надад яаж хандна тэрнийг нэрвүүлж ханддаг хүн биш л те. Би бол
яг хөө түрүүн тэгээ зүгээр албаар тэгээ жоохон гүжсэн. Тэрсээ тэргүү нийгэмдэр бас чи ийм гүжээд исэн учраас. нийгэмдэр бас нэг ийм юу байдаг штэ тий талын. Миний хувьд тэгээ хүн надад одоо шудраг бус хандхад тий би шудраг байдлыг би тогтоодгүй гэж өөрийгөө боддог. Би шудраг байдлыг тий нэхэн би болгодог биш. Шудраг байдлыг миний итгэдэг хизэн маань тогтоодог. Яг л түрүү хэлсэн. Бурхан бол өөрөө шудраг гэсэн. Тэгээ шудраг ёсыг тогтоождаг. Тийм учраас хүн надад шудраг бус хандах юм бол би ерөөсөө юу гэж боддог вэ? Миний бүтээсэн, намайг бүтээсэн те миний хизэн тэр хүнд шудраг хариу барина. Тэр эзэн тэр хүнтэй шудраг ярина. Яг үнэн чанартай хариулт, яг үнэн чанартай бид хинэнч шудраг ёс гэж ямар ёсоо хэлээд байгааг мэдэхгүй шүү дээ. Жишээ нь би бол тэгээ түрүүний ярьжсанаар зарим хүмүүс бол цохоод авах, нэрвүүлээ цохоод авах шудраг ёс гэж бодож байгаа. Тий. Өөр өөртөөхөөрөө. Тий. Зарим хүмүүс бол тэгээ нийгмийн энэ ороо бусгах үед тэгээ шудраг байх утгагүй гэж бодож байгаа. Тий. Үнэхээр тэгж бодож байгаа шүү. Яахын шудраг байж гэр бүл үр хүүхдэд хижээхийн тулд гэж байгаа л тий өөрт нь хамаагүй хүмүүсийг бол хэд тонгорч хаяад ямар ашиг хонжоо олоод авчивэл тэр чинь сэргэлэн цовоо ухаантай аргатай залтай тий зүг шүү өөр яах юм гэсэн байдлаар хандж байгаа. Би юу гэж боддог вэ? Энэ бүхнээс ч дээгүүр бидний хийсэн шудраг ёсыг тогтоодог. Тэр шудраг ёс надаас шалтгааллахгүй оршдог. Би бол их л бодлоо гэхэд тэр шудраг ёсонд захируулаад явах нь дээдийн заяа. Яг үүндээ бол өөрөө л би те хүн шудраг бус хандахгүй байх, өөрөө л би нийгэмдээ шудраг бус, өөртөө шудраг бус хандахгүй байх нь миний хувьд аюу хамгийн чадах зүйл болохоос биш. Шудраг надад шудраг бус хандсан хүн болгоос өшөөгөө аваад явах юм бол угаасаа дийлэхгүй. Зээж барахгүй. Тийм шүү дээ. Харин юу гэж найддаг вэ? Эзэн маань тэр шудраг тэрийг харж байгаа. Тэгээд эзэн шударгаар шүүн. Зөөлөн шүүгээсэ. Тэр хүнийг зөөлөн шитгэхээсэ. Яа гэвэл тэр тоглоом бас биш шүү дээ. Ямар айдгүй хүн бэ? Тэ их эзнийг дарж байгаа, их эзний өмнө шудраг байх гэж чийж байгаа хүнийг илэг барих ямар айдгүй хүн бэ л гэж боддог. Миний хувьд бол хүмүүс тэгж хандсан дээр гэж бодож байгаа. Түүнээс биш цогцныхын зоргоор эргүү зохиод тэгээ цохимоор байгаа бол эзний цогт юм байгаа. Би цогтдаг хүн бишээ л гээл явдаг шүү дээ. Тэгэхээр бас маш олон бас хүмүүс шудраг байдлын төлөө зогсснороо өөртөө хохирж сэтгэлээр унаж сэтгэлийн зовлонд орж стресстэй. Гэтэл би тэр хүмүүсийг бол урамшуулмаар байна. тий. Бурхан бол амьд байгаа учраас шудраг байдал хизээд ялд юм аа. Заавал ялна. Цаг хугацааны хизээний эрт орой л хийхээс болохоос тий. Их одоо юм уу, удалгүй юм уу, эсвэл удаж байгаа юм уу, эсвэл дараа нь юм уу бүгд ихтэй их эзэн түрүүн хэлсэнтэй ядууд ороо өөргөө хамгаалах чадваргүй. Үнэндээ бол их эзэн л намайг хамгаална штэ гэж найддаг хүнийг их эзэн шууд хамгаалдаг. Тэр нь өөрийнх нь шудраг ёс болт юм болоо гэж боддог шүү дээ. Өөрийгөө хамгаалж чадвартай болоод яваад өөрийгөө хамгаалаад тэгээд үзэж тараад тэгээ аль нь хохироод тий нэг шүд унах хэрэгтэйсэн бол одоо хоёр хүний нэг шүд унаад хоёр шүдгүй хүн болол ингээл нийгмээрээ шүдгүй болоод явах л ярьж байгаа. За бидний тэгээд ярилцах цаг ингээд өндөрлжээ. Тэгээд бидний урилгыг ямар ч хүлээж аваад Библийн талаар бас зөв шудраг байдал гэдэг сэдвээр үнэхээр нээлттэй ярилцаж өгсөн танд маш их баярлалаа. Ажлын амжилт хүсье. Таны амьдралд нь сайхан хүсье. Баярлалаа. Үзэгчдээ гэрэл нэвтрүүлэг энэ хүрээд өндөрлөж байна. Бид нэр зөв шудраг байдал гэж нэлээд бас ярихтай сэдвээр ярилцлаа. Гэвч яг эцсийн дунд мэдээж энэ дэлхийн ертөнцийг бүтээсэн бурхан байдаг. Тэр бол зөв шудраг. Тийм учраас зөв шудраг нь таны амьдрал дээр заавал биелэлээ олох болно шүү. Магадгүй таны хувьд бас бидний бас ярилцсанаас өөрөөр бас харж байгаа үзэл бодлоо илэрхийлэхийг хүсэж байгаа бол дэлгэцэн дээрх утас руу холбогдоорой. Мөн Facebook хуудсан дээр лайк дарахаа мартваа. Гэрэлд нэвтрүүлэг гэж байгаа шүү. Ингээд дараагийн дугаараар эргүүлзье. Баяртай. Баяртай.